Сайн байцгаана уу? Royal Talk 4 дахь дугаар хүрэхэд та бүхэндээ бэлэн болсон байна. За өнөөдрийн хувьд ямар зочид хүрэлцэн ирсэн бэ гэх юм бол за манай 4-р курсын оюутан болон 1-р курсын оюутан маань хүрэлцэн ирсэн байна. За 403 дугаар бүлгийн оюутан Анужа. За 102 дугаар бүлгийн оюутан Номо. За сайн байна уу? Та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Танд ч энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За өнөөдөр бид хоёрыг ямар шалтгаанаар ингээд 4-р курс, 1-р курсын хоёр оюутан авчирсан юм бэ гэж. Анужингийн хувьд бол одоо ингээд он гараад төгсөж байна. Тэ одоо ингээд дипломаа аваад сургуулаа төгсөөд сургуулаа дүүргээд бэлэн болсон байна. За Номогийн хувьд байна одоо сая 9 сараас элцэж ороод 1-р курстэй дөнгөж одоо оюутны амьдралд хөл тавьж байна. Нэг нь бол оюутны амьдралыг дуусгаад цэг тавьж байна те. За энэ талаараа ингээд хэдүүлээ ярилцъя гэдэг хүрэлцэн ирсэн. За 4 жилийн хугацаанд ямар хөө байв, ямар дурсамжууд бүтээв, Royal олон улсын их сургууль ямар гайхалтай дурсамжуудыг чамд өгөө Анужа. Өнгөрсөн 4 жилийн хугацааг ингээд нэг үгээр дүгнэх юм бол би бол сонирхолтой байсан гэж хэлнэ. Илүү олон зүйлд намайг ингээд өөр Анужинг бий болгоход Royal олон улсын их сургууль маш их дэмжлэг болсон. Бас эрдэмтэн багш нар маань зөвийг чиглүүлж зарим болохгүй дутагдaltaй талуудыг маань за Анужа юм биш үү, за Анужа одоо ингээрэ жишээ нь судалгааны ажил бичгээд бас олон доктороос авахлаа за Анужа энэ дээр алдчих шүү, чи ингэж шүүгээд яг миний яг өөрийгөө анзаараагүй бүх ингээд талыг гаргаж өгсөн. Тийм байсан болохоор би оюутныхаа 4 жилийн хугацааг илүү сонирхолтой бас ад жаргалтай цаг хугацаа гэж хэлнэ. Тэгээ одоо яг хавар диплома аваад бүх зүйлд ингээд цэг тавьж байгаа ажилчин одоо ингээд амьдрал руу орж байгаа болохоор эргээд дурсаад амар их санах баг. Бас 9 сарын 1 гэдэг зүйл байхгүй болохоор жоохон гонигтай байна. Тий, яалч нэг оюутны цаг дуусахаар яг тэгдэг те. Яг 9 сарын 1 болохоор яг ингээд зүгээр хэвийн ажлын өдөр шиг тэгээд яг ингээд оюутан байх 10 жилийн хугацаанд бол 9 сарын 1 чинь бол хамгийн том баяр шүү дээ те. Яг тэр байхгүй болохоор яалч яг өгүүлэгдэх байхаа. Номогийн хувьд за оюутан болж ороод дөнгөж амьдрал оюутны амьдрал эхлээд 1-р курс. За ямар хөө байв? Энэ хугацаанд ер нь оюутан болоод одоо ер нь уцаа болж эхэлж байна уу? Одоо яг 9 сарын бодвол яг хөлөө олж эхэлж байна. Яг 10 жил оюутан хоёрын амьдралын одоо тэр хуваар амьдралын тэр цаг үеийн арай өөр юм байна. Илүү мэдэрч байна. Илүү өөрийгөө нээж хамт олонтой болж сурч байна гэх юм уу? Хамт олонтой болж сурч. За Номогийн хувьд бол оюутны амьдрал бол одоо ингээд ер нь жоохон хүнд байгаа бах те. Дөнгөж ингээд эхлээд ингээд явж байгаа. Паниктай яах хэвтэй юм бол гэдэг. За Анужингийн хувьд за оюутан одоо эрдэм шинжилгээний ажил оюутан хичээлээс гадна cheerleading гэдэг баг ахлагч хэдэн жил хийчихв? За одоо сүүлийн 2 жил. 2 жил. Одоо энэ жилээс бол хүндэтгэшүүн болцсон. Тийм, энэ жилээс бол яалтчгүй 4-р курс хичээл их байгаа. Тийм учраас хүндэтгэшүүний үүрэг авсан. Оо, нэр Анужин ч бас дээр нэмээд оюутан консулын бас дараагаар хэдэн жил бас ажилласан байна. Оюутан консулын дараагаар муу адил 2 жилийн хугацаанд ажиллаж байна. Энэ жилээс бас хүндэтгэшүүн болцсон. За тэгээд бас олон ажлыг амжуулж хийж байна да. За оюутан консул яг одоо энэ сургуульд одоо ямар үүрэгтэй юм бэ? Юу хийдэг юм? Оюутнуудад чиглэсэн юм ийм үү? Тэр талаараа нэг жоохон яриач. Манай оюутны зөвлөл ерөөдөө бол оюутан сургалтын аль хоорондын харилцааг илүү анхаарч ажилладаг гэж би хувьдаа боддог. Илүү түүнд чиглэсэн үйл ажиллагаа болон оюутнуудаа идэвхжүүлэх үйл ажиллагаан дээр илүү анхаардаг. Жишээ нь одоо пажама дэй гэх юм уу? Эсвэл ингээд олон нийтийн хамарсан үйл ажиллагааг илүү түлхүү хийдэг. Ингэснээрээ оюутнууд илүү ингээд чөлөөт цагаа өөр зүйл зарцуулж тэгээд ингээд зөв болгосон өнгөрөөхийг нэг талаараа ойлгодог болж байгаа. Нөгөө талаараа одоо ингээд намайтай адилхан дөнгөж 1-р курсын оюутнууд ингээд бусад сургуулиас илүү манай сургуульд өгдөг давуу талыг оюутны зөвлөл маань ингээд илүү ойлгохыг илүү хичээдэг гэж боддог. Cheerleading-ээр одоо бас 2 жил багийн ахлагч хийгээд явлаа гэж. Амжилтаас нь дурдвал. За манай cheerleading-ийн баг маань сая өнгөрсөн улсын авраг болсон. Улсын авраг болохоос гадна дэлхийн аврагын эрхийг улсын авраг болсноороо өөрсдөө манай сургууль нээж авч чадсан ийм амжилтуудтай. Тэгээд ер нь манай бүжигч охтууд бүгдээрээ өөрсдөө ингэсэн чадвартай тийм мундаг охтууд байдаг. Номогийн хувьд одоо ингээд оюутан болоод ингээд
Одоо ингээ оюутны амьдрал эхлээл ингээл явж байхад ер нь энэ мэдэхгүй зүйлүүд айгүй их гарч ирж байгаа бах. Одоо нэг ядчил бидаалт гээл их чинь 10 жилийн бидаалт, оюутны бидаалт хоёроос хоорондоо ондоо. За тэгээд сурж байгаа мэрэгжлийн хувьд гэх юм бол эрх зүйч гэдээ бас нийгмийн элит мэрэгчлэр суралцж байгаа. Танд одоо яг бидаалт гэхээр л одоо зүгээр л ингээ наад захын зүгээр уртлын нүрийг хавцс хүртэл хамаатай байдаг юм бэлээ. Бүр ингээд хажууд нь за наад захын нуруутай хавцсын за ийм энэ бидаалт жаа ингэж хамгаалалтайгүй бол энэ ч хүчингүй болно оногч өгөхгүй гэдэг ч юм уу. Гэт бүр амар өөр бүр үнэхээр өөр. Тэгээ яалчгүй л нэг оюутан насны 10 жилийн амьдрал хоёр яалчгүй ялгаатай зүйл юм байна гэдгийг л илүү сайн ойлгоод байгаа. Тэгээ багш нарын хувьд ч гэсэндээ 10 жил за одоо тэг гэдэг тэгэхгүй заавал одоо нөгөө багш нарын хараас хөөдөлцөж дүнгээ гаргана багшаасаа чирэгдэж дүнгээ гаргана гэдэг л болж байна да. Тэгэхээр чи нэг одоо би та хоёрын ярианаас нэг юм анзаараад байна л да. Ингээд намогийн хувьд бол ингээд нэг одоо нэг яг тийм байна. Одоо ингэж юм гэдэг нэг жоохон бэрхшээлтэй байгаад байна шүү дээ. Оюутны амьдрал ингэж эхлэх. Ануужингийн хувьд болохоор маш гайхалтай байлаа. Гоё байлаа. Одоо баг анууж юм бол баг боломж олдвол дахиад нэг жил сурчихсан гэдэг баг. Тийм сэтгэл ярих гад. Боловлол сургуулаар айгүй их бахархдаг. Тэгэхээр ингээ одоо яг төгсөж явах гэж байгаа мэдрэмж бол магадгүй дахиад нэг жил сурах ч юм эсвэл магистраараа сурах бодол маш их байгаа надад. Тийм шүү дээ. Одоо ингээ хэдийн нөгөө бакалавра төгссөн ч гэсэн үргэлжлүүлээ сургуультай магистр мастраараа сураад бас сургуулийнхаа оюутан болоод явах боломж бүрэн дүүрэн. Манай сургуулийн бас нэг том сайхан даваа тал байна. Хүн ингээд бакалавр хамгаалаад дуусах биш нөгөө нэг агсан төвчний 2 дахь шатны нөгөө нэг зэрэг авах тийм юм байдаг учраас бас оюутнууд маань бас дараа 9 сарын 1-нд бас оюутан болох боломж бас анаажинд байгаа юм байна да тий. Одоо ер нь ингээд сурж хугацаанд чиний хувьд одоо ингээд хамгийн том ингээд олж авсан нэг амьдрал дээр ингээд хичээлээс бусдаар нэг тийм том давуу тал гэвэл юу байна? Би Royal Олон Улсын их сургуульд орж ирэхээс өмнө ер нь спорт дурлаар хичээлдэг. Тэгээ айгүй цагийн менежмент айгүй давчуу байдаг гэсэн. Тэгээд Royal Олон Улсын их сургуульд орж ирээд цаг хугацааг ингээд зохицуулж чаддаг болсон гэх юм уу. Бүр их ачаалтаасаа яагаад гэвэл свалаус оюутны зөвлөл дээрээс нь ангийн дарга гэдэг үүрэг хүлээдэг. Тэгээд би чинь давхар оюутан хичээлhin. Тэгээд энэ болгоныг бүр ингээд илүү ингээд цагийн менежментийг Royal Олон Улсын их сургууль надад ингээд суулгаж өгсөн. Бас нэг талаараа ингээд хүн байх гэдэг зүйлийг хамгийн их суулгаж өгсөн гэж би хувьдаа боддог. Ингээд дөнгөж өдөр орж ирээл би хинтэй ч гэсэн хамаагүй те багтай ч гэсэн хамаагүй ах эгч нартай ч гэсэн хамаагүй мэдлдэг зөвлөд манай ах эгч нар болон манай багш нар бид нартай мэдлдэг тэг ингээ хүн байх ямар вэ гэдэг зүйлийг надад илүү суулгаж өгсөн гэж би хувьдаа боддог. Ер нь бол тийм те одооны нийгэмд одоо ер нь хүн болго ингээд нөгөө нэг мэдлэг чадвар ингээд нөгөө нэг эзэмшээд ингээд нэг чадвар дээр ингээд явж байгаа ч гэсэн хамгийн гол зүйл нөгөө нэг хүн байх гэж сайн нөгөө ануужингийн хэлж байгаа. Тэр чинь өөрөө нөгөө нэг нийгэмд гараад зөв хандлагатай байх, зөв чадвартай байх ч юм уу. Одоо нөгөө цагийн менежмент гэдэг. Тэгээ нөгөө хүн байна гэдэг чинь өөрөө би бас дотроо энэ үгэнд айгүй их дуртай байхгүй. Хүн бай гэдэг. Хүн байх хэрэгтэй гэдэг. Оюутан байхад ч гэсэн манай багш нар намайг тэгээд сургадаг ус хүн бай. Би ч өөрөө эрх зүйч мэрэгчлэр төгссөн учраас те чи хүн байх хэрэгтэй. Хүн бол эхлээд хүн бол тэгжээж чи ингэнд явна. Тэгэхээр бас нөгөө нэг хүн байна гэдэг чинь өөрөө нэг тийм зөв байх те нэг эерэг байх те энэ зүйлүүдийг бас сургадаг юм болов уу гэж бас боддог. Номогийн хувьд одоо ингээд оюутан болоод хүн байх талаар аль хэрэг суралцж байна гэж. Айгу ер нь суралцаал явж байна да. Одоо жишээ нь би ч нөгөө нэг 9 сард орж ирэхдээ жоохон сандраал ингээл за энэ хүнтэй мэдлжүүл яадаг болоо гэл ингээл үдэнэл яадаг болоо гэл ингэж боддог байсан байхгүй. Тэгээд одоо яа нэг мэдлэхгүй яанаа л гэдэг юм уу нэг тиймэрхүү байсан бол одоо л харилцааны ур чадвар дээр арай дээшилж байгаа. За энэ хүнтэй ингээ шүү, энэ хүнтэй ингээ шүү. Бас нөгөө орчноо мэдрэх гэдэг зүйл дээр илүү суралцж эхэлж байгаа гэх юм уу. Тийм шүү. Одоо энэ нөгөө миний хувьд одоо манай их эцэг сургуулийн галын тояа гэдэг багш маань байдаг. Тэгээ тэр багш нөгөө биднэрт эрх зүйчээр сурж байхад юуг заадаг гэд хамгийн их хэлдэг байсан бэ гэх юм бол мэдлэгээс илүү мэдрэмж чухлаа гэдэг зүйлийг хэлдэг байсан. Тэгэхээр бас номогийн хувьд сайн нэг хэлж штэ. Орчноо мэдэрч хэлж ингэж юм. Энд чинь өөрөө бас нэг том даваа талыг бас бий болгоод. За одоо ингээд та ч одоо ингээд Z үеийнхэн. За одоо энэ Z үеийнхэн ер нь одоо энэ Z үеийнхэн тааруулсан энэ сургууль тэ одоо энэ сургуулийн хувьас одоо энэ Z үеийнхэнд одоо ингэж нэг аль хэр тааруулж та ядад ер нь ингэж цаг хүйттэйгээ хөл нийцүүлж ингэж хурдан апдейт хийж явж байна. Илүү хурдтай
явж байгаа гэх юм уу. Одоо миний хувьд лав 10 жил байхад зөвхөн одоо ингэ хичээлийн үйл ажиллагааг илүү хичээлээрээ одоо суралцах тиймэрхүү арга техникүүдээр ордог байсан бол манай сургуулийн хувьд илүү үйл ажиллагаа, нийгмийн идэх тал дээр илүү тийм онцгой шин чанартай юм болов гэж утсан. Одоо залуу үед одоо Z үеийн төлөөлөл яг ямар дуу сонсч ийн, ямар хүмүүсийг авчруул тэр одоо манай саяхан шинжил боллоо шүү дээ. Тэгээд тэгэхэд ингээд яг ямар хүмүүсийг сонсож, ямар хүмүүсээр одоо урайланд бодвол одоо хүүхдүүд маань гой баярлж чадхаар байна гэдэг ч юм уу. Яг тэр талаасаа манай сургуулийн амар сайн дэмжлэг тийм юу мэдээлэл сайтай байдаг гэх юм уу. Энэ сайн нэг шинжилгээр ингээд нөө Z үеийнхэн ямар дуу сонсож ийн, ямар артистууд сонсож ийн гэдэг ингээд ярьж. Тэрэн дээр гэдэг юм шинжилээс одоо хин хэрэг тэр танаас бас дурдаач. Тришна, Тогтон, Кей гэх маш олон даач. Хүлцээрлээ. Зөв. Энд чинь нэг зөвхөн ингээд нэг арга хэмжээ хийхдээ яг нэг оюутан чиглэж бас хийж байгаа нэг юм гэж тэ. Яг ингээд нэг хин нэг ингээд за энэ ингээд ирэх боломжтой юм байна гэж ингэж ирэхгүйгээр энийг оюутнууд маань сонсож байгаа учраас энийг заавал авчрах хэрэгтэй гэдэг бас нэг тийм нэг сэтгэл бас яг ингээд нэг сонсож байгаа дуу vibe-нд нүртэл бас ингэж нэг тааруулж байгаа гэхээр бас олон улсын их сургуулиас гоё сонсогдож шүү. Намагийн хувьд одоо ингээд эрх зүйч мэрэгчлэр сураад эхний ээлж ингээд ойлголтуудыг ингээд аваад явж гин. За одоо ингээд нэг сая ихэд эрх зүйн хөтөлбөрийнхэн маань мохитролд оролцлоо. За Солонгос руу бас олон улсын мэтгэлцээнд ингээд оролцоод явлаа. За эднэрээс ингээд чи дүгнээд ер нь энэ мэрэгжил сонгосон талаараа бас нэг ярилцаач. Миний мэрэгжил бол яалтчгүй нэг хатуу дэгж аягтай. Тэгээ өөр ингэсэн бас нэг юм баримтлах ёс зүйтэй тийм мэрэгжил юм шиг санагддаг. Гадаад байдлын хувьд ч гэсэн би одоо дөрөвтөн дээр үсээ боох ч юм уу. Яалтчгүй нэг тийм хатуу мэрэгжилч гэсэн одоо бусдын сэтгэлийг ойлгож бусдын одоо тэр зовлонг ч юм уу одоо бус тулгарсан асуудлуудыг тэгж холдуулж чаддгаараа миний мэрэгжлийн амар гоё юм шиг санагддаг аахгүй. Тэгээд яг энэ мэрэгжлийг сонгосон. Одоо энэ дөрөв товцоос айгуу гоё харагдаад байна л да. Нүд булаагаад байна. Тэгэхээр одоо энэ Royal олон улсын их сургуулийн эрх зүй хөтөлбөрийнхэн маань энэ дөрөв товцоо өмсдгөө тийм. Тийм, манай Royal эрх зүйнийхэн бүгд нэгээс 4 дугаар курсын бүгд яг энэ дөрөвдтэй. Яг ялтчгүй гоё өнгөлөг харагддаг л да. Тийм, тэгээ нэг дөрөв товц чинь нэг цаанаасаа бас нэг юм гоё нэг хүнийг нэг бие зэгцтэй байлгах, харагдах гэл тэрнээс ахвал ингээд гоё байдаг. Тэгээд нэг дөрөв товц өмсөж үзхийг хүсдэг бас маш олон хүүхдүүд 10 жилийнхэн байдаг тийм учраас бас Royal олон улсын их сургуульд орох юм бол бас юм гайхалтай дөрөвтийг эрх зүйч мэрэгчлэр суралцаад бас өмсөх боломжтой байна. За ануужингийн хувьд ямар мэрэгчлэр сураад 4 жилийг дүүрэг вэ? Олон улсын харилцаа. Энэ бол Монгол улсад одоо хамгийн гоё мэрэгжил гэж би хувьдаа ингээд анхны дөрөв курстаа сонгож орж ирж байсан Эрдэнэ цэцэг Дакан багшийнхаа ачаар анх би ингээд мэрэгчлээ амар эргэлзэж орж ирж байсан. Сургуулийн өдөр арчаал, сургуулаа арчаал ваа ямар гоё юм бэ гэл үүдээ хараад шокнд ороод би бүр юу нөгөө мэрэгжил сонгох сургуулийн орчинд за би ийм газар сурах юм байна гэл баярлал дэше 15 хүртэл лекцийн дахин харчаал вау ийм олон хүнгийн суух юм бах та гэл 10 жил чинь бол яг та нэг ингээд үсрээл нэг 20 дөө хүүд юм уу 30 хүүхд сурдаг. Тэгэл ингээд 10 дахны лекцээр харчаал хамгийн нөрлж вау гэж харчаал. Тэгэл лекцээр харчаад за энэ том зүйл дээр одоо юу гарах юм бол доо гэж л амар хуудсан нөгөө яг 10 жилийн хүүхдийн төсөөллөөр тэгээд Эрка агшаа хачаар олон харилцааны мэрэгжил гэдэг зүйлийг сонгосон. Энэ мэрэгжлийн ачаар би тэ хүмүүстэй зөв харьцах, хэрхэн хүн байх. Тэгээд илүү ингээд нийгэмшиг талдаа илүү гоё мэрэгжил гэж би хувьдаа ингээд сонгож орж ирж байсан. Одоо нэг сонгосон үе бодвол бас амар тийм баярламаар ч юм шиг нэг тийм гоё юу. Модоглаа сая тань гэсэн чинь бас нэг буцаа те нэгдүгээр курс. Тэр нэг 10 давхрын тэр нэг лекцэн танхимын энэ том дэлгэцээр юу гарддаг юм болоо гэл тэгж штэ. Тэгээд ер нь юу гарч ин чиний хувьд? Тэгээд юу гарч ийсэн? Лекц гардаг. Тэгээ манай сургуулийн хамгийн гоё юм бол movie night болдог. Яг кинон гэдэг яг ингээ кино танхим шиг манай 10 давхрын лекцэн танхим тэгэж ингээ тохижуулсан нь илүү гоё санагдсан. Анх тэгээд ингээд яг лекцүүдээ үзэж байгаа ч гэсэн ингээд сэтгэлд амар ингээд одоо ингээд үлдсэн ингээд магадгүй би хорогдсон зүйл маань movie night. Тэгээ сургуультай ингээд кино үзэж болно гэдэг чинь бас гайхмаар зүйлээс нь би ч одоо кино театрт кино үзчихсэн болохоос 10 давхар ингээд лекцийн танхимд ах кино үзээд вау би ингээд нэг тийм амар гоё орчинд ингээд орж ирсэн байхдаа байгаадаа ингээд нэгдүгээр курст амар баярлж байсан. Ер нь бол ингээд сургуулаа амар их санах байхаа. Movie night гэхээр одоо тэнд нэг
оюутнууд өөрсдөө кино гаргаад юм, сургуулиас кино гаргаад юм уу? Тэгээд нөгөө нэг оюутнууд үздэг ч юм те. Тийм, ер нь бол оюутнууд өөрсдөө ингээд за бид нэр энэ киног үзье, эсвэл ийм жанрын киног ингэж үзье гэдээ өөрсдөө ингээд үздэг. Тэр нь амар гоё. Кино сонголтоо өөрсдөө хийгээд Өөрсдөө хийдэг. тэгээд тэр ингээд дараа тахж үздэг. Аа гайхалтай. Маш гонцтой гоё шүү те. Орой ингээд бас нэг байж хат одоо ингээд хосууд мосуудын хувьд ч юм уу. Одоо ингээд оюутан багт ерхийлэн хөшлөө айгүй их гарна. Тэнгүүт бас ингээд нөгөө замын төгжрөл мөгжрөл одоо ингээд нөгөө нэг бас нөгөө нэг оюутан учраас ингээд санхүү юуны хувьд тэр зүйлүүдийг бас өөрөө сургууль дээр хийнээд ингээд кино үзүүлж байгаа гэдэг чинь бас гоё шүү. Бусдаас бас нэг ялгарх бас нэг тийм шинж чанартай байгаа тийм. Юу нь бол манай сургууль оюутнуудаа амар дэмжиж ажилладаг юм шиг санагддаг. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ингээд тэ сургалтын үйл ажиллагаа, урлаг, спорт бүх талаар нь ингээд 100% дэмждэг. Тийм болохоор илүү оюутнууд маань тэ хичээлдээ айгүй 50 хамрагддаг болоо гэж би боддог. Тийм болохоор манай сургууль ер нь бол амар олон даваа. Миний хувьд ингээд өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол айгүй олон даваа тал байсан болохоор би сургуулиар бол ер нь айгүй бахархдаг. Анаа ч бас сайн гоё үгийг хэлж шít нөө. Ингээд бүх талаар нь ингээд дэмжиж өгдөг учраас оюутан ингээд тайван суралцахын боломжийг олгодог. Тэ эн чинь өөрөө бас айгүй гоё шүү дээ. Ер нь хүн ингээд тайван байгаа, анхаарал төвлөрөөд олон юмд санаа зовхгүй, стресстгүй ийм байж ич нэг яг хичээлдээ анхаарат энэ чинь тэ нэг тэр юм гүйцэд сурах гэдэг шүү дээ. Тэгэхгүй ингээд нэг альва нэг юмд ингээд санаа зовоод ингээд бас ингээд самгардаад ингээд ах юм бол бас нэг сурах тэр юу бас багасах бах тэ. Амжингийн хувьд бол яалч нэг 4-р курсын оюутан гэсэн шиг айгүй гоё үгийг хэллээ бас би. Миний хувьд бас энэ үгийг ерөөсө бодож байгаагүй юм гэсэн чи сая айгүй гоё үг хэлж тайван. А манай намаагийн хувьд бол одоогоор бас арай нэг тайвширч амжаагүй л байгаа. Ярианых нь өнгөөс үзээд ингээд юу хахад бол юм байна гэдэг. Одоогоор бол арай л тайвширч амжаагүй, тайван болж амжаагүй байна. Гэтэ яг бас нэг үе бодвол бас нэг юм хитрхийн шуургатай жаа бас арай нэг жоохон зөөлөн салхилж ийн гэх юм уу. Шуурга ингээд шуурж исэн бол одоо зөөлөн салхилж эхэлж шүү дээ. За одоо тэгээд удахгүй дараа семестр одоо ингээд дараа жилүүдээс нараа игээд тайвшраад амжиж ихчлээ одоо ингээд тайм болоод тогтоод эхлэх байхаа гэж тэ. Намаагийн хувьд одоо энэ сургуулийг сонгож орж ирэх хамгийн том шалтгаан юу байна? За яг шолгоноор хэлэхэд бол яг манай үди жижиг ах л байсан. За. Яг би яг энэ сургуулийг судалж орж ирсэн л дээ. Одоо за ингээд ирээд за одоо би энэ сургууль сурч байгаа юм чи мэдээж орчиндойгоо танилцсан зүйл байсан хэрэг. Тэгээд би ирээд сургуультайгаа танилцаад манай аав ээж бид гурав яг орж ирсэн байхгүй хаалахаар өдөр орж ирээл. Тэгээл орчихсон чи манай хөдөө жижигэр ах. Манай сургуультай амар гоё штэ миний дөө гэл тэгэл за хаяа юу болов яав юу гэл. Манай сургууль 10 давхар чи эндээ ингээд шүүхийн дадлахын тагимтай. Чи энд ингээ манай прокурор офис, шүүгчийн офис ингээ бүх офиснууд, төрлийн офиснууд байна. Та нар энэ дээрээ 2 дахь курсээс орж ирээд дадлахаа ийн. За та нар ингээл 9 давхартаа одоо тэ шууд удирдлагатай шууд харилцаж болно. 3 давхартаа багш нарын өрөөтэй гэл ингээл 10 давхрын бүх танилцуулгыг хэлээл одоо ингээд явж хахад бас гоё тогтой тухтай яалтчгүй л олон улсын стандартаар хийгдсэн сургууль гэдгээр нь яг хараад бас яг суралцахад яг миний таатай нөхцөлийг бүрдүүлж чадчих байгаа юм байна. Суралцахад мэдээж багш нар сайн байх хэрэгтэй, сургууль сайн байх хэрэгтэй, би өөрөө хичээх хэрэгтэй. Тэгсэн гэсэн бас давхар сургуулийн орчин гэдэг үзэл. Тий. Тэгэл ялч хараад за ер нь сонголтоо зөвл хийж байгаа юм даа л гэж бодсон да. Гайхалтай. Ямар гоё ажилтай те бас нэг ингээд үүсний жижүүр ах байсан ингээд те яг ингээд нөгөө магадгүй оюул олон улсын их сургуулийн зөвхөн ингээд нөгөө багш нараас гадна те яг ажиллаж байгаа ажилчид маань өөрсдөө бас яг ингээд оюутнуудад нэг гоё сэтгэл гаргадаг те оюутнуудыг өөрсдийн хүүхчгээ үздэг наан цаана гэж хардаг энэ зүйлүүд маань хүртэл бас ингээд гарч ирж байгаа учраас бас миний хувьд бол бас айгүй л гоё. Ер нь бол нэг альва нэг юм чинь нөгөө нэг байгуулах чинь нэг тэгдэж чинь үүдээр ороод нэг анхны сэтгэл гээл те яг нэг үүдээр ороод нэг анхны сэтгэл яг ямар байсан тэрнээс ахвалал явдаг да. Яг зөв. Одоо ануучин сая үйлдвэрлэлийн дадлах хийсэн үү? Үйлдвэрлэлийн дадлах хийгээд ер нь одоо энэ мэрэгжилтэйгээ илүү их танилцаад буцаж ирээд сургууль дээр хамгаалаад инхээр одоо мэрэгжлээс чинь бас үнцэн одоо энэ нэг магадгүй би төгсөх 12 дугаар ангийнханд бас асуух гэдэг. Одоо чамд мэдээлэл өгүүлэх гээд энэ одоо олон улсын харилцааныхаа талаар бас нэг жоохон мэдээлэл өгүүл яах юм бэ гэж. Олон улсын харилцаа, үйлдвэрийн дадлага, гадаад харилцааны яамд хамгаалсан. Тэгээд хамгаалж байхад яг онлоор үздэг мэдлэг практик дээр очиод бас өөр идэг гэдгийг биеэрээ мэдэрсэн.
Тэгээ тэр болгонд ингээд сургуулиасаа мэдхгүй чадах зүйлээ ингээд сургалтын алба болон эрдэмтэн багш нараас асуугаа тэр болгонд ингээд багш нар маань ингээд 100 штэ тэр чинь амралт байхад за ануужаан тэрэн дээр нь тэгээрээ энэ дээр нь ингээрээ гэж дэмждэг нь надад бас амар гой санагдсан. Тэгээд ер нь 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдтэй дүү нартаа зориулж хэлэхэд олон сайн харилцааны мэргэжил гэдэг бол ерөнхийдөө чи бол ингээд бүх зүйлийг ингээд шинээр таних, бүх зүйлд ингээд суралцах, ингээд Монгол улсын гадаад харилцаа ямар байдгүй, бид Монгол улсын гадаад харилцаагаар бид юуг авч явдаг вэ? Манай Монгол улсын тусгаар тогтнол ямар вэ гэдгийг илүү мэддэг, илүү ингээд тэ гүн гүнзгий ойлгох мэргэжлээ гэж би хувьдаа боддог. Тэгээ манай мэргэжлийн хамгийн гоё давуу тал гэх юм бол манай сургууль дээрх юм бол олон ингээд үүсэх боломжтой. Манай хувьд гэх юм бол манай мэргэжлийн хувьд гэх юм бол сургуулийн солонгос хэл болон англи хэл өөр бас япон хэл ингээд сонгож үздэгээрээ илүү даваа талтай. Тэгээ би анх ингээд хүүхд болгонд мэдээлэл сургууль бол англи хэл үздэг гэгээл солонгос хэл үзэн япон хэл үзүүгээ сонгох нь бай. Хоёулыг нь үзэх юм уу гэж гайхаад багшгүй чи нэгийг сонгох гэж би өөрөө ингээд илүү зөөлөвчнийг болгоч гэх юм уу K-pop талдаа сонирхолтой болохоор солонгос хэлийг сонгоод суралцсан. Солонгос хэлийг одоо монгол өгч заах уу? Гадаад багш заадаг юм уу? Ямар хүн заадаг? Манай солонгос хэлийг солонгос хүн заадаг, хээжийн багш маань заадаг. Хээжийн солонгос багш. Яг ингээд тухайн ингээд солонгос руу орохоор хэлийг нь илүү ойлгодог юм шиг ингээд санагддаг. Яг л тэр хүн чинь бид нэр ингээд солонгос хэлтэй солонгос орчинд очсон юм шиг илүү тийм ингээд гой заадаг. Яг л солонгос хэл нь ингээл хоёр паар бол тэр чигтэл яг солонгос байгаа юм шиг мэдрэмж авдаг шүү дээ. Би л хувьдаа. Тийм яг л за би яг за сүүл авцаал явж явах шиг байна даа гэж. За тэрж энэ даа гэж. Тэгээ ялч ч нөгөө тухайн улсын багш нь заахаар тухайн улсын соёлыг мэдрэхэд илүү гол төлөвлөж болдог л доо. Бас ингээд яг за одоо энэ улсад одоо жишээ нь ямар үг хэллэхээр яг яаж харилцах уу, яг энгийн яриандаа яах уу гэл. Тэгэл тухайн улсын яг соёлыг бид нэр заагаал бид нар бас өөрийнхөө соёлыг зөрүүл заагаад тэгж суралцдаг нь бас гайхалтай. Бас нэг Royal Улсын сургуульч бас нэг гадаад багш нарын нөөц бололцоо маш өндөртэй. Мэргэжлийн хичээлийг гадаад багш нар орж ийн, хэлний хичээлүүдэд бол дан гадаад багш нар орж ийн тэ. Энд чинь өөрөө бас нэг оюутанд хэл сурахад илүү төхөн болоод байна шүү дээ тэ. Хэл сурахаас гадна бас нэг талаар ингээд олон улсын тэг ингээд юунд ингээд ертөнцид нэвтэрч чадчих юм шиг санагддаг. Нөгөө нэг яг зааж байгаа багшийнхаа нэг тэр улсынх нь одоо соёлтой тэр хүнтэй хайрцах. Ер нь энэ улсын хүнтэй ингэж хайрцуул зүгээр юм байна гэдэг бас нэг мэдрэмжийг өөрсөндөө бас буулгаад авчиж байна гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг одоо Америкчуудын соёлч нь наазахын аягүй бинээсээ аягүй хүндлэл хүсдэг шүү дээ. Одоо ингээл хаалга тогшоол орхон хүртэл хүндлэл. Манай монголчууд ч бол татаал за очих хэлгээл дайраад орно. Тэгээд манай гадаад багш нар хүртэл ингээ наазахын за ингээ тогшоод ороорой. За ингээд бид нартай ингээд харахтаа ингээд нэмлээрэ гэдэг ч юм уу ингээд яаль ч хөө нөгөө нэг өөр улсын соёлыг биднэрт илүү таниулаад байгаа нь ялч гадаад багш нарын онцлог шинж чанар дуудлага нь хүртэл өрөөдөг л та. Ануужингийн хувьд одоо төгсөөд хамгийн их санах зүйл одоо юу бол? Хамгийн их санах зүйл ямар ч тач 10 давхрынхаа лекцийн танхимыг санана. Тэгээд эрдэмтэн доктор багш нараа маш их санах аа. Тэгвэл өнөөдрийн ануужин те бакалаврын төвшний мэдлэгтэй ануужин бүтээхэд өөр ингээд ануужин гэдэг зүйлийг ингээд ануужин гэдэг одоо нэг хүний бүтээхэд маш их тусалцаа үзүүлсэн болохоор эрдэмтэн доктор багш нараа маш их санана. Тэгээд тэр хүмүүсийн дэмжлэггүйгээр одоо цаашдаа бий явах болохоор бас жоохон сандралтай байна. Тэр нэг Royal сургуулийн бас нэг гоё давуу тал. Төгссөн ч гэсэн нэг эргээд сургуультайгаа нэг чип харилцаатай байдаг тийм. Ажлын байран дээр гарсан ч гэсэн багш нараас багшаа энэ яадаг юм бол тийм бол гээд асуугаад байхад багш нар нэг цааргалахгүй сая нэг зуны амралтаар би ингээд асуухад ингээд багш нар маань ингэж хариулж өгöd гэсэн гэдэг. Энэ бас их гоё том давуу тал болж байгаа шиг байна. За одоо тэгвэл намайгийн хувьд одоо ингээд оюутан болж эхлээд хамгийн их одоо ингээд нэг сэтгэлд хүрж байгаа зүйл юу вэ? Хамгийн их сэтгэл хүрж байгаа зүйл. Хамгийн их сэтгэл хүрж байгаа зүйл. Би номын сангаа амар санана. Манай номын сангаас ялчгүй босод сургуулийн номын сангаас жоохон өөр. Ингээд за номнууд нь ингээд байгаа. За тэгэхээр хажууд талд нь одоо ингээд бид нэр ингээд номын сандаа бас яг ядраад ах юм бол ингээд унтаад амарч болно. Тэндээ давхар хичээлж болно. Тэгээл дээшээ бүр ингээд хоёр давхар шатаар ингээд бас ингээд хөөрхөн гаргадаг бас унтдаг гэсэн юм хэсэгтэй. Тэгэхээр ялчгүй номын сангаар санах бах та. Санах бах та гэж айгүй сэтгэл хоногч юм. Сэтгэл хоногч байгаа. Тийм. Ануужин одоо энэ 4 жил одоо ингээд сурахад
тэ одоо ингээд сураад ингээд төгсөөд ингээд энэ оюутны амьдралыг ингээд дүүргээд гарч байгаа хувьд одоо нэгдүгээр курсын намаа маань тэ одоо ингээд 4 жил сурах гад ингээд эхний 1 жилдээ суралцж байгаа хувьд бас захиж хэлэх зүйл бас тэ энэ дээрээ анхаарах хэрэгтэй юм шиг. Магадгүй ингээд нөгөө нэг ингэх юм болов гэдэг бас нэг тийм зөвлөмж гэх юм уу байна. За хамгийн ихэнд сургалтай холбоотой эргэх холбоотой ажиллаарай. Яг тэгвэл багш нар маань бид нарыг амар дэмждэг болохоор тэгэл багш нартайгаа эргэх холбоотой ажиллаарай. Тэгээд баг ингээд хамгийн гоё зүйл гэх юм бол эцэн нөгөө нэг үг маань дахиад хүн ингээд те хүн байхад илүү суралцаараа энэ сургуулиас маш их зүйл сурч авдээ шүү гэж л захиж хэлмээр байна. Бус нь бол тэгэл чи өөрөө хичээл зүтгэлээр олж авна хичээлээ. Аножингийн хүн байх гэл ингээл дахиад ингээл яриад дахиад нөгөө нэг хүн байх талаар яриад байна л да. Тэгэхээр нөгөө нэг энэ утга нь өөрөө гоё юм а гэдэг шиг те утга нь өөрөө гоё юм а те. Тэгээ нөгөө нэг ингээд хүн байх гэл тэгэхэд одоо ингээл цаг барих за олон нийтийн арга хэмжээ бусдад зөв харилцах мэдлэх тэгээ бусдыг инэрх гэлтэй ийм миний хувьд болохоор нэг ийм гоё үг гэдэг байхгүй. Энэ ер нь дандаа ингэж нэг бодож идэг нэг үг гэдэг. Тэр болохоор юу гэхээр хүнийг нэг ичтэл нь хайрлах хэрэгтэй гэдэг. Хүнийг ичтэл нь хайрлах. Тэгээ би нэг анх энэ үгийг нэг олж уншичаад энэ одоо юу гэсэн үг юм бэ? Хүнийг хайрлна гэхээр эсвэл хичээх хэрэгтэй юм л тэгж бодоод байдаг гэсэн. Тэгмүүд нөгөө хүн ч юм уу хин нэгэн юм гэж хамт ингээ муу юм хийгээд ах юм бол чи тэрний хажууд эргүүлээл сайн юм хийгээл ах хэрэгтэй. Эргүүлээл сайн юм. Чамд нэг хүн муу юм хийх юм эргүүлээл сайн юм гэвэл тэр хүн сайн юмыг өгөөлөх хэрэгтэй гэнэ. Тэгэхээр нөгөө хүн боддог гинэ. Гэхдээ ер нь яагаад энэ ингээд би энийг ингээд тахт энэ яагаад ингээд байдаг ингээд нөгөө хүн тэгээд нөгөө хичээж эхэлдэг гэдэг тэгжсэн байхгүй. Тэгээд тийм учраас нөгөө миний хувьд бол энэ үгийг гоё санагддаг. Эрдэм мэдлэг боловсрлоос гадна бас нөгөө хүнийг бас хичтэл нь хайрлах хэрэгтэй гэдэгтэй. Энд чинь өөрөө бас нэг хүн зөв монгол хүнийг бүтээгээд байгаа юм болов уу гэж бүтээж гаргаад байгаа юм болов уу гэж Аножингийн ярианаас би тэгж дүгнэж ин л та. Намаа одоо ингээд эрх зүйчээр ингээд суралцаад дөрөмт хувцас өмсөд ер нь ингээд хүүхд болгонд нэг тэгж боддог ш нь цагдаа хувцсныг өмсөд үзсэн нэг цагдаагийн дөрөмт хувцастай тэгээ нэг эмчийн дөрөмт хувцас гэх нэг. Тэгээ яг ингээд өмсөд ийм одоо энэ дөрөмт хувцсыг ингээд өмсөд эрх зүйчээр ингээд суралцаад явхад ямар сэтгэл төрж байна? Дөрөмт хувцас өмсөх гадуур хүмүүс яаж хүлээж авч байна? Яг өмсөд явхад бол яг энэ хувцсыг үнэхээр зөв өмсөх хэрэгтэй байна даа гэсэн бодол ингээд шууд төрдөг. Манай ээж ямар сандаа манай дөрөмтийг харчаад яг цагтаагийн хувцс шиг амар сүртэй юм байна штэ гэж. Тэгэл би харин амар сүртэй адаж гоё яригч нөө гэж. Тэгээ явхад ингээд хүмүүс харахад хүртэл ингээд өөөсөө бие зүг авч ингээд бие хүртэл энэ хувцсыг өмсч үрцгийг авч юмар санагддаг. Тийм болохоор ялчгүй энэ хувцсны онцлог нь хүмүүсийн харж байгаа байдал нь хүртэл ингээд хөөх гээл дээрээс нь доош хөөх гээл ингэж л хард юм байлээ те. За. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт ингээд багшаа миний нэвтрүүлэгт ингээд хүрэлцэж оролцсон та бүхэн тооштой ингээд баярлаа. Аножингаа одоо ингээд удахгүй тэ амьдралын их талаад хөл тавиад диплом аваад тийм ээ. Одоо нэг сайн амьдрал минь гэх кинон дээр гардаг шүү дээ юм шиг. Захирлна. Одоо ингээд бүх юм дуусж байгаа юм шиг санагдаж байгаа боловч бүх юм эхэлдгийг шүү гэдэг тийм. Тэрнтэй адилхан ингээд бүх юмыг дуусгаж байгаа юм шиг бүх юмыг эхлүүлэх тэр одоо хонхны хоёр эрдмийн шалгалтанд нь бас амжилт хүсээд сургуулийн амжилттай төгсөөрэй гэж хүсье. Намагийн хувьд бол одоо ингээд одоо 3 жилийн дараа 4 жилийн дараа ингээд Аножин ихчгээ ингээд сургуулаа дөөрөх гэдэг аль хэдийн ч одоо эрх зүйч гэдэг мэргэжил одоо ингээд эзэмшгэд бэлэн болоод ингээд байж байгаа учраас энэ 4 жилийн хугацаанд гоё enjoy-гаараа, fun байгаараа оюутны амьдрал гэдэг бол ерөөсө хамгийн гол нь маш гоё дурсамжтай. Тийм учраас тэгээд бас сурлагт нь маш их өндөр амжилтыг хүсье. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг бас ингээд дуусгах тэр нэг сүүлийн хүчийг Аножиндаа бас ингээд үлдээе гэж бодож байна. Яагаад тэгэхээр бас ингээд 4 жилийн хугацаа одоо ингээд сургуулаа төгсөөд явж байгаа. Дахиж одоо яг ингээд бакалавр гэдэг яг энэ нэг гоё момент ингэж байхгүй бүх юм ингэж явж байгаа учраас Аножиндаа манай нэвтрүүлгийг өнөөдрийн нэвтрүүлгийг дуусгаач гэдэг бас нэг хэсгийг үгүй. Баярлалаа.
За ингээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан багштаа маш их баярлалаа. Бас хамтран сууж байгаа дүүдээ бас маш их баярлалаа. За тэгээд өнгөрсөн бакалаврын 4 жилийн хугацаанд би Royal олон улсын их сургуулиас маш их зүйлийг сурсан, маш их зүйлийг мэдэж авсан, маш их зүйлийг ойлгож авсан. Тэгээд энэ сургуультай яг хавар болчих юм шиг. Сургуультай эрдэмтэн доктор багш нартай хандаж хэлгээд маш их баярлалаа. Та бүхний хүчээр олон мундаг оюутнууд суралцаж энэ сургуулиас гарч байгаа, олон мундаг хүмүүс эндээс гарч байгаа. Тэгээ та бүхний минь ач Монгол улсад маш их үлээ. Тэгээд энэ олон мундаг оюутнуудыг ингээд сургаж байгаа, хүмүүжүүлж байгаа эрдэмтэн доктор багш нар болон сургуулийнхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлье миний зүгээс. За баярлалаа. Royal Talk байлаа. За бидний үзэн та бүхэндээ баярлалаа.